Залуу зохион бүтээгч үргэлжилж байна их үзэгчтэй. Дараагийн бүтээл эрүүл мэндийн салбарын бүтээл та бүхэнд хүргэж байна. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгээр нэлээдгүй олон эрүүл мэндийн салбарын бүтээлүүд орж иж бидний дунд их сонирхолтой яриаг өрнүүлдэг. Дараагийн зохион бүтээгч Баатар Отхон бүгдээр хамтдаа ухтан авцгаая. 133% дугаартай оролцогч Баатар Отхон манай уралдаанд оролцож байсан туршлагатай зохион бүтээгчдийн нэг. Баатар Отхон 2014 оны нэвтрүүлэгт дахиад хооллогч төхөөрөмжийн санаа бүтээлээрээ уралдааны 6 дугаар байранд шалгарч байсан юм. Харин энэ жилийн уралдаанд тэрээр өвчтөн өргөх төхөөрөмжийн шин санаатай иржээ. Намайг Болдоотрын Баатар Отхон гэдэг. За би механик техникийн сургуульд сурдаг. Одоо 4-р курс авъя. За өвчтөн өргөх төхөөрөмжийг яагаад хийх болов? Ямар шалтгаанаар энэ бүтээл хүмүүст хэрэгтэй болов? Яагаад гэвэл одоо энэ өвчтөн хүмүүсийг өргөхөд бол 3-4 шаардлагатай. За тэр 3-4 өргөхөд бол энэ тэндээс нь өргөөд хүчтэй ч юм уу хүч муутай ч юм уу энэ тэндээс нь өргөөд хооч өвчнөд сэтрэх тийм аюултай байдаг л да. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэнээс хийж байгаа. За чамд 3 минутын хугацаа бий. Бүтээлээ 3 минутын дотор багтаж танилцуулах нэ. За. За бигнө. Билээ. За 3 минутын хугацаа явлаа. За өвчтөн өргөх төхөөрөмжөө хүнд байдалтай болон гэмтэл авсан хүмүүс өвчтнийг нэг орноос нөгөө зөөх гэдэг бол маш хүндрэлтэй асуудал байна. За энэ асуудлыг шийдвэрлэхээс бас судалгаа хийсэн. Судалгаа гэмтэл согог судлалын үндэснүүдээр хийсэн байгаа. За одоо бодит дээр ямар хөө байдалтай байна гэхээр одоо иймэрхүү байдалтай байгаа. Одоо та бүхэн харж байгаа энэ нэг хүн бол хоёр хөлнөөс нь барьцсан. Нөгөөх нь бол цээж минээс нь тэрвэрсэн иймэрхүү байдалд оруулж ирж байгаа. Өвчтнийг бол. За одоо барууны орнууд бол яаж энэ асуудлыг шийдэж байна вэ гэхээр нэг сувилагч хан сувилуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар одоо энэ том залууг ингээд асаргаа сувилгаагаа хийж байгаа. За одоо төсөж байгаа төхөөрөмжийн маань ерөнхий бүтцийг тайлбарлавал за явах хэдэнгүй энэ дугуй роликтэй энэ аргам дээр бэхлэгдсэн ийм баг нь байгаа ачаал даа цамгийг авах баг нь. За энэтэй харьцангуй хөдлөх сум. За энэ сумыг өргөх ийм механизм байгаа. За энэ бол гадаадын орны гидр ажиллагаатай ийм төхөөрөмж байгаа. За энэ дээр хүнээ яаж байрлуулж байна гэхээр ийм даун сандлын тусламжтайгаар ингээд суулгаад энэ хүнээ энэ тараавар дээр дүүжлээд ингээд зөөвөрлөж явж байгаа. Дараагийн бидний төсөж байгаа төхөөрөмжийн хийц бол ийм байна. За дээрээс харсан байдал бол энд байна. Мотор данхраад хоёрыг бол ингэж байрлуулж өгсөн байгаа. За энэ ерөнхий даац авах араам харагдаж байна. За энэ бол сумыг харуулсан зураг байна. Ерөнхий байдлын зураг байгаамаа. За дараагийн төр бол моторыг яаж ингэж данхраадтай холбосон бэ гэхээр тавган мөвтийг ашиглаж өгсөн байгаа. Энэ тавган мөвт маань нэг тавган мөвт маань мотор дээр бэхлэгээтэй. За нөгөө тавган мөвт маань данхраадан дээр бэхлэгдэх энэ хэсэг бол энэ хоёр нэг нь бол данхраадан дээр за энийг анимашн хэлбэрээр харуулсан байгаа. Иймэрхүү байдалтай өсрөгдөж байгаа. За дараачих бол төхөөрөмжөө бас 3D хэлбэрээр за ямар эд ангиудаас бүрдэж байгаа гэдгийг бас харуулж өгсөн. Яаж өгсрөгдөх вэ? За одоо энэ задаргаа байна. За одоо буцаагаад өгсрөгдөх байдлын схем нь бол харагдаж байна. За данхраадаа ингэж байрлуулж өгсөн байгаа. За энэ хүү төхөөрөмжийг бас симуляшн хийсэн байгаа. Энэ бол компьютер дээр зураад програм дээр зурчаад дараад нь ачаал өгөөд арам дээр ямар хүч үйлчлэх нь вэ? 150 кг ачаа зүйдлэхэд хаанаа ямар хүч үйлчлэх нь вэ гэдгийг харуулж өгсөн байгаа. За хүрх үрдэн бол өвчтөн өргөх болон зөөх боломж бий болж байгаа. За хоёрдугаар тэгвэл хүнд өвчтөн өргөх үед үүсэх зовир эмгэг алга болж байгаа. За гуравдугаарт нь бол эмч сувилагч нарын хөдөлмөрийн нөхцөл хөнгөвчлөгдөж байгаа. Анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа. Тайзан дээр өрье. Хамгийн гол нь гадны бүтээлийг 100% хулбарсан уу гэж асуувал хулбарлаагүй. Энэ данхраад мотор ашиглаж байгаа болохоор гадныхан бол гидр цилиндрээр ашиглаж байгаа л да. Тэрнээс ялгаатай. Ерөнхий бол зарчим бол ойлгомжтой тийм ээ. Хүн тээвэрлэх зөөхөд бол орны доогуур орох, дээрээс нь
одоо сул дүүжлэх гэх мэт зарчмууд бол ажиллах юм байх нь тий. Адилхан. Шүүгчний зүгээс асуух асуулт байна уу? Асуулт байна л да. Мотор өргөнө гэж яриад шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө өвчтөн маань үеийн янз бүр байгаа те. Тэрнээс хамаарат мотор маань нэлээд чадaltaй мотор байх гэдэг л да. Тэгээд тэрийгэ дагаад одоо цахилгаан зарлах юм уу? Аккумулятор ажиллуулах юм уу? Тийм, аккумулятор ажиллана, 12 вольтоор ажиллана. Тэгээд тэр чи одоо дийлэх үгүй юу гэдгийг яригдах гэдэг юм л да тий. Мотор маань 12 вольтын мотор. Тий 12 вольтын мотороор нэгс хүн өрөх гээд шүү дээ. Тэр гидер чи бо зүгээр юм юу байвал болохгүй юу? Тий. Заавал мотор биш. Тэгээд хоол хүн дэр үчид болох гээд байгаа шүү дээ. Дийлнэ гэж тооцсон ба. Дийлнэ гэж тооцсон байна. За тооцоо хэрхэн хийгдэв? Тооцоогоо мосхох моментын тооцоод 12 вольтын мотороор хийж ер нь туршилтын хийж байгаа. Даграадаа бол хиймээ ажиллаж байгаа одоо. Ер нь хийж эхэлсэн байгаа. Гэхдээ эмнэлгийн тоног төхөөрөмж үн цэнд юунд явд гэхээр найдвартай ажиллагаа шүү дээ. Чи тэр нэг явж байгаа нөгөөт нэг юм хугарч унаад өөрхийн нэг өвчтөнг нэг савлуулаа ичүүл яах вэ тийм ээ. Тэгэхээр тэр талаасаа чи сайн болцсон шүү. Өөрөөр хэлбэл яг ижилхэн механизм аргачлал нь адилхан байгаа мөртлөө тэрний үн цэн гэдэг бол найдвартай ажиллагааг хангасан байгаа шүү дээ тийм ээ. Тэр талаас нь сайн бодож ажиллаж чиний эмнэлгийн гэдэг юунд тодтгол гарч ирж байна. Тэгэхээр нөгөө нэг найдвартай ажиллах IP56 гэдэг шаардлага байт юм байл л дээ. Тэрийг бас хангахыг зорж байгаа. За, тэрийг сайн анхаарай за. За. Гагнуураар явах бол ерөнхийдөө ялангуяа энд бол тийм тохиромжтой биш. Ер нь бол эмнэлгийн бүтээгдэхүүнүүдийг сараараа ялангуяа ачаалд ажилладаг хэсгийг холболтуудыг ер нь бол гагнуураас ер нь татгалцсан байдаг. Өөрөөр хэлбэл чиний одоо ерөнхийн яг өндөр ачаал тэр мотортой хүчний хэсэг сууж байгаа хэсэг чинь бол тэнд гагнуур байх бол ер нь бол эрсдлийг тэдийн нэмэх юм байгаа ш. Тэгэхээр ер нь бол маталтын технологиг аль болохоор металлын үндсэн юуг гаргаж ирэхэ маталтаар хийнэ гэсэн үг байна шүү дээ. Энэ тэрийг бас анзаараа. Хоёрдугаар сая энэчээс бас хэлж идэв л да. Ер нь бол сая чи гулзаалтын л тооцоо хийж байгаа тус биш. Докторийн тооцоо хоёр нь бол хийгээг байгаа шүү дээ. Тэгэхээр докторийн юуг бас яагаар ялангуяа энэ одоо юу гэх юм зөөлөн холбоос буюу хүнийг яаж байгаа тэр даавн суултын хэсэг шүү дээ. Энэ бол ерөнхийдөө заавал энэ хүндийн төв шилжилттэй юмыг заавал энэ машинд чинь олгочод байгаа. Тэгэхээр ялангуяа энэ докторийн асуудал гэдэг бол заавал ерөнхийдөө энэ дээр бас суулгаараа тийм ээ. За амжилтсан. За хамгийн гол нь яг одоо бас эмнэлгийн донод хөрөмж яг ийм ашиглаж байгаа хүмүүсд өө эн чинь байж л байдаг шүү дээ. Энд ямар шин санаа оноо гэдгийг гэж яах вэ? Би сая чиний яриг сонсож байхад бол чи тэгжил хэлж юм л да. Бүгд ихэнх нь гидр байгаа гэж. 50 хэд 60 хэд оных бол гидр биш яг араатай юм. Гараар эргүүлээд мэлдэг тийм эсгүүд бол байгаа яг могоо араан дээр суулгагдаад ингээ хийчихсэн эсгүүд байна. Тэгэхээр чи бас тэднийг бас аваарандаа харьцуулж хараад яг юугаараа давуутай гэдгээ одоо дараагийн шатнасаа хамгаалаарай. За. Тэгээ хийгээд үз. 1 ногоон гэрэл, 2 ногоон гэрэл, 3 ногоон гэрэл. Баярлалаа. Амжилтсаа. За. 2 дугаар шатнд ирээд бүтээлтэйгээ уулзцаая. Оюунлаг, бүтээлч, хөдөл мөрч бас өөртөө ихтгэлтэй эхэлснээ заавал дуусгаж зарьсандаа хүрдэг залуус бол манай нэвтрүүлгийн бааtruуд. Бас залуу зохион бүтээгч уралдаанд нэвтрүүлгийн ялагчид байдаг.